За, сайн байна уу? Өнөөдрийн хичээлээр класс ба байгуулагч функцийн талаар авч үзэх болно. За, эхлээд класс ба объектын талаар ярилцгаая. Класс нь бол объектээс бүрддэг. Тэгвэл объект гэдэг нь өөрийн гэсэн өөрчлөл тодорхой үүрэг хариуцлага даасан зүйлийг хэлдэг. За, энэ зурган дээр харж байгаачлан хүн гэдэг классаас хүүхэд гэдэг объект бол үүсэж болно. Мөн эрэгтэй эмэгтэй хүн гэдэг объектоос үүсэж болно. За, объект хандлагт програмчлалт болохоор класс нь өгөгдөл болон үйлдэлүүдээс бүрддэг. За, энэ person гэдэг класс дотор нэр, нас, хот, хүйс гэдэг өгөгдлүүд бол өгөгдсөн байна. Үйлдэлүүд нь болохоор идэх, сурах, удах гэх мэт. За, тэгвэл яг энэ жишээ зургийн дагуу програм нэгээд кодоо бичицгээе. За, тэр класс тавьсгээд кодоо бичицгээе. За, классын нэрийг бол үргэлж том ус хэрэглэнэ. Тэгээд цэг тэмдэг зураас, чагт, налуу зураас гэх мэт тусгай тэмдэгтүүдийг бол ашиглаж болохгүй. За, нэр үг юм уу эсвэл хэлцүү байж болно. Тэгэхээр жишээ зургийнхаа дагуу person гэдэг класс үүсгэж байна. Жишээ зурган дээр өгсөн өгөгдлүүдийнхаа дагуу үсгчүүдийг зарлцгаая. Стring төрөлтэй үсгэж. Эндээс байгуулагч функцийг бичигдвэл байгуулагч функцийн талаар тодорхойлдог харцгаая. За, байгуулагч функц бол классаас шинэ объект үүсгэх үед ажилдаг онцгой үйлдэл юм. Байгуулагч функцийг програмчлалын хэлэнд ихэвчлэн классын нэрээр эсвэл кредитч нэрлэдэг. Мөн утга хугацаатай объект байгууллагыг автоматар дууддаг. Дахин тухайн классыг зүйлээд байгуулагч функц байна.